Би тань хэлээд ш та одоогоор манай дарга аалгаа. Гэхдээ дөнгөж сая өрөөрөөгөө орохыг нь харлаа. Энд чи одоо улсад 400 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулчаад дундаас нь мөнгө төгрөг идчихэд ингээд ямар ч хариуцлага хүлээхгүй яриач өгөхгүй нь гэдэг чи юу гэсэн юм бэ? Би орж яриагаа амаарай. За бүр шаардлагатай гэвэл би даргыг ихээр тань руу хэлчихье Чи тэгэл гүлэг төөрүүлж байгаа юм шиг хилээгээд байхгүй. Чи ч гэсэн яг үнийг хэлэхэд энэ хотын иргэн байж хохирогч нь штэ өө. Даргыгаа өмөрөөд өгөх гээд тахын. Үгүй яриагаа амаарай. би хүү. Та одоо өөрөө зохицуулаа. Энэ сэтгүүлд нэрсэн сүулдэ бүр явахаа боллоо. Би чамд хэлээстэй байхгүй гэж хэлгэж. Гэхдээ би хийлсэн. Одоо ер нь энэ байдалд хитрхи хурцтлаа. Надад сүулдэ харамттай санагдаж байна. Би ер нь ажилласаа гарлаа. Чи ядаж наадуулга тараалтаа. Зэн бохцооч. Би танаар хөргүүлэхгүй би ганцаар явчих. Яс минь хоо. Та нэрээ улгаач юм уу? Танаас одоо юу юм бэ? Аргалаад өглөөж гоё. Үгүй юм бүх зүрхтэй улсаа. Чи ганцаараа яваа юм уу? Уул нийлээ олуулаа хулгаалсан биз дээ. Арай чамаар туг тагчихсан юм шүү дээ. Үгүй та нар. Хүний олон үрс хүүтэн нойтонд хүл гараа хөлдөөн байж автобус хүлээж байхад хуучин нойтын өгсраад амтны татварыг өрн таран хийж байдаг Үгүй юм усан сэтгэлтэй улсаа. Энийг танд. тэрбум биз дээ. Асуудал аргалуулахад 40 тэрбум бол байна биз? Уулын та нар тэр их мөнгөөр ардын олон хүүхдүүдэд сургууль цэцэрлэг бариад өгчихсөн бол алстаа тойроод ирэх буйн нь 400 тэрбум байтгаал байх вэ ч дээ. Одоо нэгэнд өнгөрсөн. Та одоо яах ёстой юм бол хэлээд өгчдөг. Зайл. Энийгээ аваад зайл. Би та нарын нүүлдээ орооцолдож чадахгүй. Аргалахгүй юм гэж байна. Бид нарыг мартчихна гэж бодсон юм байх та. Би ч бас энэ улсын иргэн хүн шүү.